Одоо л өстой iPhone дээр холбож болдоггүй гэдэг асуултанд нүүр бардам хариулах цаг нь ирсэн байна. Энэ бол AIM-Zenix Gaming branding AIM-Zenix AX360 гэх шинээр гарсан зөвхөн Apple-ийн үйлдвэрлэлийн систем дээр зориулсан үйлдвэрлэлийн систем харгалзахгүй цор ганц холбогч байна. Энэ бол бүүм. За бит байдлаар нь шинжээ. Чихвчийг 3.5 болон USB-A гэх хосолсон оролдоор сонголтоор заалгах боломжтой. Нэмэлтээр EQ буюу дууныхаа дууралтыг илүү сайжруулах боломжтой. Программын тусламжтайгаар холболтын үед Bluetooth болон шууд гэсэн хосолсон холболттой. Үүн дээр харж байгаачлан keyboard, mouse, энэ өөрөө дата холболт давхар төхөөрөмж буюу уцаад сэнэглэнэ. Энэ гаднаас ирж байгаа тог. Та нэмэлт гаднаас тог өгөхгүй байсан ч гэсэн үгээр холбох боломжтой. За үйлдвэрлэлийн систем харгалзахгүй гэдээ байгаа нь одоо үүнд залгасан байгаа утас нь 12 Pro байна. Та бүхэн вершинг нь харуулъя. Вершингээд 26.2.1-ийг суулгасан байна. Хөлбөр номер 2. Энэ бол хүмүүсийн хамгийн хүсэмжит сетап гэж бодож явдаг. Утас 17 Pro дэлгэц Asus 27 инч keyboard RK 75-тай. Тэгээд маус нь VXR1 холбогч нь AX360 нэмэлтээр хабан дээр холболт өгөөд холбогч болон хаб хоёр хоорондоо холбогдоод HDMI гаралтаар дэлгэц рүү дүрс дамжсан байна. Саяхан манай бичлэгээр орсон нөгөө Nichens-ийн Q300 энэ холболт хооронд дэлгэц рүү дамжуулахдаа дунд нь залгаад өгч юм бол энэ 120-оор дамжина гэж боддоо. Тэгэл кино. Жоох хөдөлгөж бодож үзнэ гэдэг. Дэлгэц рүү 120 Гц-ийн дамжуулаад Q300-аар дамжуулчих юм бол энэ бол жинхэнэ нөгөө мобайл эмулятор хоёрын дунд хосолсон төгс амтан гарч ирэх юм байна. Нэг төгсгөлд нь нэг зүйлийг маш сайн сануулгах шаардлагатай байна. Энийг бүр ярихаас үнэхээр сүулдэ би өөрөө залхаж байна. Ийм keyboard одоо хэдээр үдэн тийм өнөөдөр 35,000-аар зарагдав. Ийм keyboard-ыг аваад ийшээ утас руугаа залгаа шууд тоглож болохгүй. Хамгийн гол зүйл чинь энэ шүү, холбогч гэдэг зүйлээ тийм. Ялангуяа дүүнерт та маш сайн сануулж хэлэхгүй бол байн зүгээр keyboard аваад шууд тоглочих гэж хэлээд байдаг. Үйлдвэрлэлийн систем харгалзахгүй гэж байгаа нь таны утас, iPad вершин хиттэй байх нь огт хамаагүй бүгдэн дээр нь ажиллана гэсэн.